За манай бүсийн онцлог эмчилгээний төв нь бол одоо хөрвөх чадвартай эм сувлагчийг бэлдэх зорилгоор одоо 17 оны 1 сараас эхлээд төрөх тасгийн их баригч төрөх тасгийн одоо хагалгааны сувлагчийг мэдцлийн хагалгааны сувлагчтай ингэж тойролт маягаар сэлгэж ажилуулж байгаа тасгуудын. За мөн одоо саяхан 10 сард 100 сувлагч нарыг халдварт сүрээ хашлын сувлагч нартай бас ингэж сольж ажиллуулсан байгаа. За одоо энэ удаад бид нар доторийнхоо сувлагч нарыг бусад одоо тасгуудын сувлагч нартай ингэж сольж сэлгэж ажиллуулж байна. За энэ сольж сэлгэж ажиллуулахын ач холбогдол нь гэвэл нэгдүгээрт одоо сувлагч нар маань хөрвөх чадвартай аль ч одоо тасагдаар очиж ажиллах аль ч үед ямар нэгэн одоо хөөгдөж хатгаж тариа хийдэг, том хүнд хатгаж тариа хийдэг ийм одоо сурах ийм зайлшгүй шаардлага байгаа учраас ингэж одоо сэлгэж ажиллуулж байгаа. За мөн тухайн өөрийнхөө дасгатаар байгаа сайн туршлагыг одоо тэр сэлгэж ажиллаж байгаа дасгатаараа одоо нэвтрүүлэх тухайн дасгаасаа одоо сайн юмыг өөрөө бас сурч авч буцаж ингэж дасгатаа ажиллах ийм зорилгоор тодорхой хугацаагаар одоо бид нэр сувлагч нараа сэлгэж ажиллаулдаг байгаа. Гэхдээ бид нар энд бол албан тушаалын одоо бууруулахгүйгээр одоо дасгийн ахлах сувлагч бол тухайн дасгийн ахлах сувлагчаар сувлагч бол сувлагчаараа үйлчлэгч бол үйлчлэгчээр ингэж сольж ажиллаулж байгаа. Энэ бол ажлын байран дээрх одоо сургалт болох бас нэг ийм ач холбогдолтой байгаа. Энэ үүднээс бид нар ингэж ажиллаулж байгаа. Энэ бол ямар ч одоо тэр засаг дарга гасан дондогтой холбоотой биш. Бид бүгдийн одоо тухай саруудад хийж байгаа ийм ажил байгаа. Тэгэхдээ альва юм бол нэг газар удаан байх уу удаан ажиллахаар бас нөгөө ажилдаа уусдаг шинэ юмыг бас тэр болгон олж хардаггүй. Тэгэхээр заавал бас нэг өөр тасагт ажиллаад ингээд явах нь зүйтэй юм а гэж бид нар одоо үтсэн учраас 17 оны 1 сараас эхлээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тэгэхээр нөгөө суусан цэцнээс явсан тэнийг дээр гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр хүн болвол тухайн газараа ажиллаа л гэвэл одоо би ингээд болоод байдаг гэдэг үүднээ сандна. Өөр газар очиод харахад тэндээс альва нэг шинэ юмыг заавал олж хардаг. Тийм учраас бид нар энэ үйл ажиллагааг явуулж байгаамаа. Тэгэхээр ард иргэд ч гэсэн энийг ойлгох ёстой. Бид бүгдийн ч гэсэн одоо манай эмч сувлагч нарын ч гэсэн чадамж сайжрах юм аа. Бид хэдийн манай бойтын үйл ажиллагаа ч гэсэн сайжрах юм аа гэдгийг бас ойлгох ёстой байгаамаа.